Сайн байна уу та бүхэн юмд хүргэе. За Cryptoverse ээлжний дугаар гэхэд бэлэн боллоо. За маш happy таданаг болж байна. Гэтэ мэдээж тэр мас хүмүүст бол бас гүний харамсдаг шахах гэдэг. За биткойн явсан all time high явлаа те. За үүн дээр маш нэг хүн та бүхэнд баяр гэж бичсэн. Trump бол биткойн шинэ all time high хийлээ. Have enjoy гэсэн мөлий. За тэр улсын эрхлэгч гадна өөр улсын эрхлэгчийн тухай ярьчих. За одоо Өмнөд Солонгос улсын болон эрхлэгчийн сонгуул нь явж байгаа. За энэ сурчлагууданд явж байгаа одоо 3 нэр бүхий нэгтгэж угаасаа криптодоо илэгтэй зүйл их хэрцгаасан. За тэр дундаас амар том илэгтэй юм билээ. Крипто одоо бүр хамгийн том илэгтэй байгаа бас хамгийн гарах магадaltaй байгаа Ли Жэй Мёнг гэдэг хүн юу ярьсан бэ гэдэг хэлээд тухаас ярилцъя. Энэ хүний ярьж байгаа юм нь бол аяг их таалагдсан. Юу гэж ярьсан бэ гэхээр одоо криптогоос гадна стейбл койны одоо гаргая. Тэр тусмаа won одоо USDT гэдэг шиг одоо wonтэй адилхан тийм стейбл койн яг маш хэрэгтэй байна. Яагаад тэгж үзэж байгаа вэ гэдэг тэгэхээр нэг сараас 3 дахь сарын хооронд ерөөсөө 56.8 тэрбум won буюу 48 тэрбум доллараар ер нь бол юу байсан юм бэ? Дотоодынх нь бийжүүдээр алжаа хийснээс алжаа одоо ингээд exchange хийгдснээс бүгд USD одоо based буюу тийм доллар суурьтай тогтноо одоо доллартай харамжлагсан койноор хийгдсэн бохоггүй. Тэнгуутаа энэ дээр won гэдэг зүйл орж ирэх зайлшгүй шаардлагатай байна. Ингэснээр гадагшаа урсаж байгаа валютын урсгалыг бууруулах маш өндөр боломжтой юм байна гэдэг зүйлийг харж хэлсэн байгаа. За тэгээд өмнө Америкийн нэгдсэн улсын яг төв банкны захирал гэж хэлж хааш. Одоо дарга тий. Тэгээд толгойлогч Jerome Powell хэлжсэн л та. US доллар суурьтай харамжлагцсан одоо ийм стейбл койнууд бол ерөөсө долларын өсөлтөгч бол ерөөсө биш юм аа. Эсрэгээр маа долларыг одоо ингээд нэлээд олоосоо төгөөж өгөх одоо баг extension буюу нэг өртөгдөл юм аа гэж хэлжсэн. Тэр нь бол яг бодитойрыг хэрэгжиж байгаа нэг жишээ Солонгос байгаад байна. Одоо байгаа яг хуулийн дагуу бол stable coin гарах болтын боломжгүй юм байна. Won суурьтай. Тийм учраас энэ бас өөрчлөнө гэдэг зүйл бас ярьж шиг үлээ. Энэ хоригдсан юм байл л дээ. Дүүн шугам дээр. Тэгээд үндэсний одоо тэтгэврийн сан гэдэг байгаа. Тэтгэврийн сан болон бусад байгууллагуудыг тэр тусмаа хувийн компаниудыг одоо ингээд хөрөнгө оруулах боломжийг нээж өгнө. Магадгүй одоо ингээд илүү тогтвортой байх тэр шаардлагыг тавьж өгөө. Тэрийг хангаж чадах юм бол тэтгэврийн сан гэж гисэн дэше криптолоор хөрөнгө оруулах боломжийг нээж өгөх хэрэгтэй гэж зүйл бас ярьсан байгаа даа. За маань ч бол тэтгэврийн сан гэдэг нь тийм ерөөсөө бас байхгүй. Байвал хоосорчдаг гэж байна. Зүнх болж штэ. Тэгээд тийм ярьсан байна. Санаатай. Тэгээд энэ дээр нэг асуудал үүснэ. Энийг яг энэ дээр нэг асуудал үүснэ. Нөгөө талаас юу гэж хэлсэн бэ гэхээр хэрвээ мөнгөний нийлүүлэлтийг одоо ингээд стейбл койн гарна гэдэг чинь мөнгөний нийлүүлэлтийг өөр хувь хүмүүс ч юм уу хувь байгууллагууд өгөх боломжтой болсноо. Эсвэргээрээ won-ы нийлүүлэлтийг ингээд өснөрөө нэмээд мөнгөний нийлүүлэлт гэсэд ирэхлээр бас ингээд юмны өнөсөх ч юм уу эсвэл ингээд бараа үйлчлэгээ өнгөдөх тэр эслүүдийг ядайлын бас дагуулах магадaltaй юм байна гэдэг шүүмжлийг бас авсан байлаа. Бас яг бодол судлаа тий. Яг мөнгөтэй адилхан стейбл койноор гараад ирэхээр бас илүү хэмжээний мөнгөний нийлүүл ороод ирэхээр юу болох вэ тий. Эднэсгээ бас хүмүүс мэдлээ авах л та. Монгол банк хийж одоо бас ингээд одоо Монгол банк гэдэг шиг төв банкны ажлыг давхар хийчих гэх гэсэн үг шүү дээ. За нөгөө талд буцаад Америк руу ороход биткойн бас нэг үзэн яддаг JP Morgan гэдэг банкны одоо жинхэнэ CEO Jamie Dimon бол за өөрийнхөө банкны хэрэгчдийг бол биткойн ч юм уу ETF авч болно одоо тэр хийнэ гэж бас ярьсан байна. За хэрвээ биткойн авах гэхдээ custody буюу за бид нар бол банкнаар бол хадгалахгүй манай бас тэр хадгалах юм нь бол хариуцахгүй шүү гэдэг тухай юм ярьсан байна. За JP Morgan-ийн өрсөлдөгч гэдэг Morgan Stanley бол бас биткойны ETF-ийг хөдөлж авах боломжийг хэлсэн нээчихсэн байгаа. Одоо энэ баагаар нөгөө нэг стансууд өөрчлөлтөд одоо хамгийн сүүлд баг зөвхөн шүүж байгаа шүү дээ. Тэс нөхөр бол зүгээр гэмт хэргийн одоо мөнгөштэй л гэж ярьдаг байсан. За одоо dark web дээр явдаг юм шүү дээ гэж ярьдаг байсан. Биткойны түүхэн гэсэн тиймэрхүү салбартай ашигласан тохиолдол бас байдаг болохоор үгүйсээ харахгүй л дээ. За өөр нэг гоё судалгаа уншсан. За криптогоор төлбөр тооцоо хийдэг хүмүүс яг үндэ илүү их мөнгө өрдөг тухайн усах эдийн засгад хэрэгтэй айлч нар байдаг гэдэг зүйлийг Binance Pay болон Travala гэдэг одоо нэг криптогоор үйлчлэгээ үзүүлдэг төлбөр тооцоо хийх боломжтой юм шүү дээ. Захиалгын сайт хамтарсан судалгаанаар гарч ирсэн байлаа. Тэгээд криптогоор үйл ажиллагаа юу төлөвлөлтөд хүмүүс бол илүү их мөнгө өрдөг. Тэгээд дээрэс нь Travala гэдэг одоо энэ сайтын TRAVAL эдний одоо нэг юу эргэлдэн мөнгөнд нь бол өнгөрсөн жил 45 сая байсан бол энэ жил 80 сая болоод өссөн байгаа юм байлээ. За тэгээд энэ төрлийн төлбөр тооцоо хийж байгаа хүмүүс нь угаасаа зайнаас ажиллах
боломжтой. Тэгээд очсон улсаас удаан хугацаанд байждаг тийм төрлийн хүмүүс байгаа учраас ер нь ийм криптовалютаас яддаг хүмүүс бол бас эдийн засгийн аюулгүй хэрэгтэй хүмүүс юм биш үү. Тэгээд энэ боломжийг нээж өгсөн улсуудад ч гэсэндээ орлогын хөөсөр нь илүү нэмэгдээд байгаа юм байна. Тэгээд криптовалютаас их боломжийг өгсөн буудлуудын хувьд одоо ингээд энэ боломжийг нээж өгсөн улс олж байгаа орлогын хувь нь бас илүү нэмэгдсэн гэдэг үзүүлэлт авах хэрэгслийг айгүй солонгорчуулдаг шүү дээ, тий. Одоо ерөнхийдөө ингээд за букингээс ч юм уу ямар нэг байдлаар гаднаас тийзмэс хэлээ ихээр заавал нүг банкны мэдээлэл аваад свит гүйлгээ мүлгээгээд арилжааны шимтгэлний явдаг. За битүүмжлэгдээд тэрнээс гарна орно гэсэн нэлээ асуудалтай зүйл их байдаг. За криптогонд шийдвэрийг хийх юм бол мэдээж нэг энэ дэр нэг асуудал юунд гарч хөх нэ хүмүүс нөө блокчейн чейн хоорондоо буруу явуулах юм а тий. Өөр блокчейн дээр одоо wallet-ийн хаягийг буруу шивэх юм уу. Тэр асуудал нэлээ гарч магадгүй. Тэрийг ерөнхийдөө ойлгох юм бол маш хурдан бас төлөв тооцоо хийх боломжтой. Тэгэхээр Binance Pay ашиглаж байгаа бол ямар ч асуудал гарахгүй л дээ. Binance Pay Монголд ашиглах боломжтой. Нөгөө тал Binance Pay хүлээж авах нь болно шүү дээ. Тэгээд юу басан? Угаас криптовалютаас ихлээр ямар давталтай вэ гэхээр ямар нэгэн байдлаар угаас мөнгөө солиулъя гэдэг тийм асуулга үүсэхгүй. Тэр шууд шуудалж болдог. Тэр нь болгоод угаасаа цаг хугацаа аягүй хэмндэг учраас энэ сонголт нь бас аягүй зүгээр юм байна гэдэг. Бас ярьсан байлаа. За Монгол төрлөгийг заавал B2B хийх ч юм уу те. Асуудал заавал амжих гэдэг чинь тэрийг шууд одоо чи зүгээр хятад ашиглагч явал хэрэг болно шүү дээ. Одоо гэхдээ юан ч хэрэг болохгүй те. Хятад бол явж байгаа юм шүү дээ. Тий, солонгос ногч гэх юм бол вон хэрэг болох байх. Энд чинь одоо энэ криптотон бол гэж вон модлоо солиулахгүй зүгээр шууд маягдлж байна. За тэгээд Трамп руу буцаад авъя. За Трампын зөвлөх Дэвид Сакс гэдэг юм байгаа шүү дээ. Ерөөдөө Дэвид Сакс тий AI болон stablecoin юу coin хариуцсан одоо блокчейн зөвлөх гэж явж байгаа. За нөхөр хэлж байгаагаар болгоод өргөн барьсан stablecoin-ийн тухай хуулийн төсөл нь бол ерөөдөө дэмжигдэхэр болж байгаа гэдэг дэмжигднэ одоо батлагдана гэдэг зүйлс ярьсан байлээ. Одоо Genius гэдэг тийм хуулийн төсөл байгаа. Guiding Establishing National Innovation for Stablecoin гэдэг нэртэй. За энэ одоо бол ингээд 200 тэрбум доллартай тэнцэх хэмжээний одоо stablecoin бол ямар нэгэн байдлаар дүрм журмыг одоо ингээд зах зээл зүгээр бэлэн байж байгаа. За энэний дүрм журмыг тодорхой болгоод өччих юм бол Америкт одоо орж хөрөнгө оруулалтын тоог гэсэндээ мөнгөнд дүнс ихснэ гэдэг зүйл бас яриад байгаа юм байна. Тэгээд энэ хуулийн төслийн хамгийн том шүүмж нь юу гэхээр Дэвид Сакс гэдэг хүн өөрөө дээрээс нь Дональд Трампын гэр бүл USD1 гэдэг stablecoin гаргаад байгаа. Өөртөө яг энэ төслийг гаргаж батлаад тэрнээсээ маш хэмжээний ашиг өгөх юм уу? Мэдээлэл давуу тал ашиглах гэдэг нэг шүүмжлэг бол одоо бас аваад явж байгаа. Тэгээд нөгөө нэг stablecoin аюу ирээдүйдээ байж магадгүй гэдэг хэд хэдэн дугаарыг хүмүүс ярьдсан шалтгаан нь энэтэй ч холбоотой байж магадгүй шүү. Эдгээр чинь юу гэвэл stable USD1 гэж гаргаад Дэвид Сакс гэдэг хүн ч одоо team stablecoin-ийн төсөлтэй хамтарч ажиллаж байгаа гэдэг зүйл гараал ясан чи яг энэ хуулийн төслөөсөө ер нь батлагдаад тэгээд тэнцэнээс бас давуу тал олж авна гэдэг юм байх шиг байна. Тэгэхээр манай усад ч гэсэндээ хэрвээ та крипто блокчейн төслөөс ажилладаг бол stablecoin л бас зүтгэж үзэх юм болоо. Монголчууд маш боломжтой шүү дээ. Тий. За бас би одоо бас байгаль баг л та. Нэг шилдэг өргөн мэддэг биш л тэр. Тэгээс нөгөө юун дээрсэн World Financial Liberty юу шүү дээ. Тэр төслөөс нас тодорхой хэмжээнд авч яасан тэрнээс яг яарсан мэйл бол ирсэн. Та USD1 гэдэг stablecoin-ыг reward хийж аваарай гэсэн. Гэвчиг ихэд reward-сан гарчихгүй л л надад. MetaMask холбоогууд Монголоос доош тэр юм уу ямар нэгэн байдлаар алдаа заагаад. Хэрвээ ямар нэгэн байдлаар USD1 гэдэг coin airdrop-оор авсан байх бол надад заагаад өгч юм гэж. Дуслаж үсэж байна гэдэг. Ууж байна би гэж. Тэгээд одоо биткойны ханш бол маш сонирхолтой төвчнөр байна. All time high хийсэн. Тэгмэд биткойны одоо энэ ханшийг болонгууд тийж иж байгаа юм лээ. Өөр хэдэн шинжилгээч нарын бас дүнэлтийг үзлээ. За нийлээд нэг мэдээлэл гарцлаа. Тэн дээр болонгууд одоо ингээд яг биткойны дараагийн циклийн одоо дээд түвшин бол энэ оны 4-р сард хүрнэ. За тэгээ одоо бол яг шуумынхаа энэ 4-р сард 4-р үлээлт тий. Q4. Тэнгуутаа одоо яг тэр нөгөө нэг өмнөх тэр яг хашийн дээр хэлбэлслийн үе шатыг харах юм бол одоо бол энэ 69 кало зундаа бол унах болон уннаа гэдэг тийм хүлээлттэй байж болохоор харагдаж байна гэдэг зүйл бас төвшүүлэн ярьсан байлээ. Эргээд all time өмнөх all time хаач эргээд спорт болж байгаа гэсэн. Тий. Зүйд өгөл юм тий. Тэгээд угаасаа зуруудлаас очиж ер нь жоох их төвхмөтэй хааш унаад идэх сарууд. Тэгтээ Q4 дээрээ шинэ all time high хийнэ гэсэн. Тэгээд all time high биш тэгвэл дараагийн тэр циклийн дээд одоо юу гэдгийг оргил үйдэх хүрэх байхаа гэдэг. Одоо 69 каунт чад дээш өсөөд магадгүй тэр цикл дээр одоо энэ жилийн сүүлийн хагас унж явж байгаа буцаа өслөө гэхэд 80 хүрдэг ч юм уу байлаа тэр нэг энэ оны 4-р үлээл байх болов гэж хэлж байгаа юм. Тэрнээс бол 110 хэдэн кан болгоод бүгдийг шивдэнэ гэдэг санаал ерөөсөө хэлээгүй шүү. За яарсан биткойн all time хийсэнтэй холбоотой бас манай нэвтрүүлэгтээс нэгэн спонсор байгууллага шинээр орж ирсэн.
За ингээд EBC гэсэн group компани байдаг юм байна. Энэ бол их Британид суурилтай broker гэсэн үг ирэхэд forex hedge-аас таван нартууд EBC broker гэдэг маань Монголд анх удаага яг officially салбараа нээж байгаа яг юм гадны broker болж хувирж байгаа юм. Тэгэхээр та бүхэн ямар нэгэн байдлаар forex hedge-аас сонсож байгаа. За манай доор description-ээр байгаа шинэ линкээр бүртгэл үүсгээд ороорой. За ихэд бүртгэл үүсгээд орохын давуу тал нь юу юм бэ гэдэг нөгөө байгууллагатаа ярих юм бол за эдний EBC group нь болохоор FC Barcelona гэдэг төлөвлөмжийн баг гэдэг шүү дээ. Энэ багийн ихэд бол ерхий үдчээр нь явдаг юм байлээ. Тэгэхээр та бүхэн манай линкээр бүртгүүлсэн тохиолдолд за ихэд дараагийн урамшуулд авах буюу за FC Barcelona-гийн merchandise-удаас бас ихэд бол эзэн болох боломжтой байна. Тэгэхээр та бүхэн эртхэн бүртгэлээ үүсгээд Kawasaki хийж байгаарай. Тэгээ мөн бас Монголд ажилтны үйл хийсэн мэхээр за хойд гадны брокер учраас орлого зарлага дээр жоо хуудах магадaltaй. Гэхдээ та бүхэн манай тодорхой хэмжээний өөрсдийнхээ Instagram хаяг бичих юм бол орлого зарлага чинь хурдан шийдэж өгнө гэсэн. За ингээд ингээ манайх спонсортой боллоо. Тийм ээ. Хэдэн жижигтэй штэ. За тэгээд юу басан? Бусад биткойн ярилцлага ороход. За тэгээ. За 5 сарын 21-нд бол биткойны нийт ETF цэвэр мөнгө урсгал нь болонгууд 603 сая доллар байсан байлээ. 600 биш 7.1. Энэ бол 11 spot ETF. За тэгээд IBIT гэдэг байна. BlackRock-ийн ETF лөө бараг 530.6 сая доллар орсон байна. За одоо бол яг ингээд хөөсөж байгаа гэж хэлж болно. All time хийж байгаа яг энэ үед болонгууд мөнгө урсгал угаасаа нэмэгддэг. За эсрэгээрээ нөгөөдөлд болонгууд өөр мөнгө урсгал орсныг сонирхолтой төсөл байгаа. ChatGPT үүсгэн байгуулагчдаа Sam Altman-ийн World IT гэдэг төсөл байна. Энэ төсөл дахиад 135 сая долларын хөрөнгө оруулалтыг татаж чадсан байгаа. Тэгэд одоо World IT дээр яг сүүлдээ бүр ингэ гайхдаг бүр бидад хэлэхгүй нууц бүр амар юм байгаа юм болов уу гэд. Яг тэгж бодож ийн гэдэг тэгэхээр энэ төслөч одоо нөгөө нэг юу хувь хүний одоо ингэ маш ноцтой мэдээллүүдийг цуглуулж байна гэж шүүмжлээд ирсэн барьцаалж одоо бол хоригдсон шүү дээ. Гэхдээ энэчнээс ямарсан ирээдүй болж хараад 135 сая долларыг хөрөнгө оруулна гэдэг хүчлээ. Магадгүй ChatGPT үүсгэн байгуулж учраас хүмүүсс нүдэнэ төгсөн байж болох юм. Гэхдээ ийм юм боллоо. За яг энэ төсөл дээр яг манай Instagram-ийн тогтмол чатчны салгаас дээр залуу байдаг юм аа. Тэр бол надад асуусан л да бас яг нүднийхэн энэ бүрхүүлийн мэдээлэл мэдээлэл өгд юм яг аюулгүй байж чадахгүй гэдэг надад асуусан. Гэхдээ би хэлж бол мэдэхгүй байна. Анхандаа хэдүүлээ нөгөө finger print хийдэг байсан шүү дээ. Сүүлд ирэхэд хэдүүлээ face ID хийгээд эхэлсэн. Одоо бүр ингээд солонгон бүрхүүл рүү харж эхэлж штэ. Тэгэхээр бас анхны зүйл байгаа учраас нэлээд жоохон хэмзэг байж магадгүй те. Тэгэхээр астаа нэлээд яг дата мэдээлэл алдах ч юм уу. Тиймэрхүү эрсдэл гарах юм бол аюултай ч магадгүй те. Бусдаар бол аюул. Одоо 135 саяхан нугас ашиглалтан тийм үлээ. Америкт одоо нөгөө солонгон бүрхүүлэн тэр уншуулах тэр төхөөрөмж ихсэн. Бас дэлхийд дээр бас тэр илүү түгээх зорилно гэдэг. World Coin манай одоо үздэг ч юм уу гадаад байдаг хүмүүс бас биччихсэн шүү дээ. Уншуулад мөнгөө суллаад авчлаа юмсан болд юм байна. Уншсны дараагаар нөгөө тодорхой хэмжээний хугацааны дараа нөгөө unlock буюу сулраад юу орж ийнэ гэсэн юм байна. Тэгээ бас солонгост юу болж байгаа вэ гэхээр та бас өөрийнхөө доор ингээ хүн авчирчих юм бол бас тодорхой хэмжээний reward авч байгаа юм шиг лээ. Бас дээр нь жоохон манай монголчууд сэрлэн штэ. Хүй найз ишээ яваад нэг юу уншуулчих юм уу та чамд хэдэн төгрөг юм уу гэдэг байдлаар тодорхой хэмжээний сувь авч яваад байгаа. Тэгэхээр тэр хүмүүс танд бас тэр чинь болохгүй шүү те. Сүнсэг багтан тэр зүйлээр бас хөнгөө үйдэг байдлаар авч байгаа. Бүр ийм санаач гарч ирсэн. Юу очи Орбин хэрүүлээ нийлж оруулаад ирчихлээ та. Биччихсэн хүмүүс байна. Бүрөө. За окей. Тэгээд туйл тендэр чадахгүй хөө та ганцаараа л гэж урасаад ирэхгүй гэдэг. Наад руу тийм. Тэгээд өөр нэг улсын сонирхолтоос ганц судалгааг хэлж байна. За. Юусан Барсатай л хоолой FIFA чивтэй хуучин Algorand-тай одоо хамтрал үүссэн шүү дээ. Одоо тэр хамтрал нь байсаас мэдгүй. Ямар ч байсан Avalanche-тай бас хамтралаа зарж илээ FIFA. Сингапурт 1500 хүнийг хамруулсан судалгаа авсан юм байна. Тэгээд судалгаанд оролцогчдын 94% нь бол ингээд ямар нэгэн төрлийн койныг бол мэддэг одоо бүр ингээд 94% та мэдчихэж байгаа байхгүй. Гэхдээ эзэмшдэг хүнийхэн хувь хэмжээ бол бүр 24% нь бол 50% нь бол одоо тодорхой хэмжээнд эзэмшдэг гэж хэлсэн бол одоо л 29% л эзэмшдэг юм байна. Зарах юм шүү дээ. Тэгээ эзэмшдэг хүмүүс дундаасаа ихтэй 53% нь бол нэмж койн авнаа гэж хэлсэн байгаа. Бус нь бол би койн байдаг гэдгийг мэднэ гэх. Гэхдээ авнаа гэж зүйл яриаггүй. Тэгэхээр манайд ч бас ямар адилхан байгаа. Энэ бол тийм юм байгаа гэдгийг бид нар мэднэ. Гэтэ авдаг байсан хүмүүс бол авах хэрэгтэй. Монголчуудаас ерөнхийдөө койн мэдэх хүмүүс бол одоо бол ихэнх нь бол мэднэ л гэж харуулах. Сайнтай муутай бүгдийг л мэдчихэж байгаа. За тэг яг аавна гэсэн хүмүүс бол тодорхой хэмжээнд цөөхөн байгаа. Манайхыг үздэг нэг хүмүүс л та хайдлаа гэж мөрөө. Гэтэ би авахгүй гэж байна. Тэгээд хөрөнгө оруулалтанд хүмүүстээс нь нэмж асуусан асуултан дээр Сингапурын хөрөнгө оруулагч нар бол одоо яг 68% нь угаасаа биткойн заавар багцсандаа байлгах юм. Тэгээд итгэл үнэмшлэлээр нэг ярьж байгаа юм 2030 он гэхэд бол
100,000 гэдэг төвшин бол угаасаа ингээд энгийн байдаг л үзэгдэл болсон байх болно гэдэг сэтгэлмжтэй байгаа юм байна. За ингээд миний хөрөх мэдээлэл бол ингээд дуусж байна. За ингээд ирэхэд та бүхэн крипто дээр ажиллаж байгаа гэсэн хэлтэй бол Binance page-ийг сонгож авч. Хоёулаа нөгөө case give хийх хэрэгтэй байна шүү дээ. Тийм шүү дээ. Binance-аас нэр баахан. Утасны кейсүүд ирсэн байгаа. 5 байна 6 кейс ирсэн байгаа. 13, 14, 15, 16. Дандаа iPhone тийм. iPhone 13-аас дээш утас барьдаг хүмүүс аа. За яаж тодорхойлох вэ гэхээр доор комент хийчихүү та. За тэхүү дээ. Нэг кейсний зураг оруулаад доор комент хийсэн хүмүүсээс рандом орох юм уу? Юу ч утасныхаа ямар ус байдаг? YouTube-ийн нөр зураг орохгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэнгууд тэгвэл утасныхаа модель нэртэй юм шүү дээ. Тийм яг утасныхаа моделийг бичээд тэгээд явах уу? Тийм утасныхаа моделийг бичээд random комент хийчих. За тэгээд та бүхэн тэр комментиг нь бичээд тэнд шал оруулаад та тийм шүү. Тэнгууд хоёр эхнийх нь одоо нэг iPhone 16 тон авчлаа гэдэг дахиад iPhone 16 тон шалгарч юм болохгүй шүү дээ. Байхгүй нэг кейс чи авч. Авч өгөө гэж хаанаас авах газар байхгүй тий. Тэгээс мерчлээ. Тийм мерч харагдаад бол ганцлаа юм. За ихэд энэ мэтчлэн бас хамтарч байгуулаад бас мерч хийдээс түрүүний EBC Group-ос гэсэн Barcelona гэдэг клубын мерчүүд ирэх боломжтой. Тэгэхээр та бүхэн доор бол линкийг бүтүүлээрэй. Мөн крипто сонсч аваад Binance page дээр бүртгүүлсэн ажиллаж байгаа шимтгэлийг 20% бүрэн боломжтой байгаа. Дараа бас линк байгаа шүү. За ингээд тэгж хэлэх үү? Тийм техник шинжилгээ шууд авч. За юу цахан. За тэгэхээр хэдүүлээ биткойн дээр апдейт явъя. За ерөнхийдөө түрүү логоноос ярьсан илүү алткойнууд дээр хэдүүлээ ярилцаад явъя гэж хэлж байсан. За ерөнхийдөө YouTube-ийн комментиг харах юм бол за ерөнхийдөө Atom XRP гэсэн сонголт аягүй байсан. За Solana гэдэг койныг аягүй хүмүүс сонирхож байлаа. За бас Arbitrum гэсэн. Эхний ээлжинд бол за эдгээр койнууд дээр нэг жижигхэн бас шинжилгээ хийгээд үзье. За тэгээ бас total 2 дээр хэдүүлээ. Буюу altcoin season эхлэх үү гэдэг тал дээр жоохон төлхөө ярилцаад явъя. За үүнтэй холбоотой бас BTC dominance гэсэн яриа те. За биткойны хувьд бол шинэ all time high хийж байгаа. За энэ дээр биний хувьд ямар шинжилгээг яг all time high хийх юм оруулсан бэ гэхээр за яг энэ боксыг оруулсан те. За ерөнхийдөө бол биткойн иймэрхүү channel дээр яваад байна. Энэ урд нь стрээд өсөлтийн хөдөлгөөн орж ирсэн. Дахиад нэг иймэрхүү channel хөдөлгөөн байна. Доош стрэх юм бол ерөнхийдөө шинэ all time high руу явах магадaltaй байх гэсэн. За ямар ч л байсан нэлээд хугацаанд барьж исэн бокс буюу за channel маань доошоо юм сэтэрч гисэн. Тэгэхээр одоо энэ магадгүй correction төлөв орж ирээд дахиад жуунж орж ирэхийг үүсэхгүй гэж харж байгаа. За тийм учраас ерөнхийдөө бол крипто зах зээлийг өсөлттэй байх болов гэсэн таамаг бол байна. За бүр daily timer-аа харах юм бол за ерөнхийдөө том bearish trend trade явсан, дахиад bearish trend унсан, дахиад энэ гоё цэвэрхэн bearish trend унсан, дахиад унсан. За ерөнхийдөө ингээд урдны bearish trend-ийг харах юм бол ерөнхийдөө бол bearish-ны паттерныхаа ихсэн цэг рүү хүрэх магадaltaй байдаг. Тэгэхээр магадгүй одоогийн USD dominance-ийн уналт бол ханаагүй за 371 гэсэн төвшин рүү ирж үж энэ доош уналтын үйл юм бол ханах болов гэсэн бодолтой бол байгаа. За BTC-ийн хувьд бол шинэ all time high дээрээ буюу за нэг 109,000 108,000 гэсэн төвшин дээр том тааз байсан. За эндээс ерөнхийдөө хариулт авч агаад за багсаг дээр бол хариулт авч аваад дээшийг ерөнхийдөө бол daily candle хувьд дэшиг стрит гараад ирчихсэн байгааг харж байна. За тийм учраас хэдүүлээс энэ таамагаас урд нь бас нэлээдгүй хэдэн дугаар өмнө ярьжсэн шүү дээ, тэ. Юу гэж ярьжсэн бэ гэхээр за ерөнхийдөө бол ингээ BTC доороо спорттэй, дээрээ таацтай байна. За ерөнхийдөө ингэж явж хагаад нөгөө таацлаад байсан цэг маань стрит гараад ирэхээр спорт орлох магадaltaй байдаг тийм үү. За нөгөө талаар бас спорт болж исэн энэ цэгүүд маань доошоос төрчих юм бол эргээд таазлах магадaltaй болчдөг. Тэгэхээр ерөнхийдөө бол яг энэ channel-ийн дагуу харах юм бол за BTC ямар ч хэлсэн 2 удаа шалгацсан байсан resistance-ийг бол дэшээс төрсөн. Тэгэхээр магадгүй straight pullback хөдөлгөөн юм бол дахиад өрүүлсэн өсөлтийн хөдөлгөөн бол горж иж магадгүй гэж харагдаад байгаа. За тийм учраас ерөнхийдөө long арилж байгаа бол стил дэшээ барьсаар байгаа. За миний Solana дээр нэг апдейт хэлэх юм бол за Solana-гийн long арилж байгааг ерөнхийдөө бол маш дайжгүй. Ууг нь бол хэдүүлээ барьж авсан. За миний хувьд бол энэ дээр break even-ыг бол буруу шахсны үүднээс stop loss авагдаад дууссан. За энэ паттерныг бол дэш хэсэгт нь long арилжаанд орсон. За энэ бас шинжилгээг нь тухайн цаг бүрдээс оруулжсэн гоё паттерн дэш хэсэгнүүдээ гэж таамагласан. За түүнээс хойш маш гоё стрейд явсан. За энэ дээр бол яг нэг зүйл дээр найцсан юу вэ гэхээр энд нэг спорт зон байгаад байсан. Хариуллаа өсөд
За би энэ жижигхэн шинжилгээсэн буюу нэг airdrop-ийн бичлэгийг бол энд хийгээд түүнээс хойш таргетанд л хүрээд буцаад хойш уналтын хөдөлгөөн орж ирсэн. За тэгэхээр миний хувьд юу гэж бодсон бэ гэхээр эндээс оржсэн long арилжаа. За ерөнхийдөө бол нэг Solana-гийн хувьд бол нэг 166 гэсэн төвшөндөө нэг юм гоё support байгаа юм байна. Тийм учраас break-even support zone-ын доор байршуулчих гэдэг байдлаар хандсан. За тийм ерөнхийдөө break-even stop loss 50-аар ерөнхийдөө барыг энэ шүн байлуу да. Тэгээ ерөнхийдөө ингээд нэг stop loss нь авагдаад дууссан гэсэн. Тэгэхээр энэ арилжаа одоо яг ерөнхийдөө орсон цаг дээр стил барьж исэн бол ашигтай иймэрхүү ашигтай байх байсан бол за миний хувьд бол stop loss-ыг буруу шахсны үднээс за энэ орчим stop loss нь буюу break-even stop loss авагдаад гарсан гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө бол эндээс суралцах зүйл нь юу вэ гэхээр ерөнхийдөө stop loss-ыг бас айгүй яарж зөөсөн байна, бас буруу зөөсөн байна тийм үү. За магадгүй гэхдээ яг энэ бол нэлээдгүй урт хугацааны бас хургаан свинг арилжаа байсан чи ингээ харах юм бол тэр нэг 10 орчим өдрийн хугацаанд байрсан арилжаа байсан. За тэгээд энэ stop loss-ыг арай төрүүлээд яаравчлаад шахчихсан гэсэн үг. За Arbitrum-ийн хувьд бол за миний хувьд бол Arbitrum дээр бол spot арилжаа бол алдагдaltaй байгаа. Миний дундаж авсан анш бол 0.8 байдаг. Харамсалтай. За ингээ харах юм бол за 49 бараг 50 орчим хувь уналттай бол байгаа юм байна. Тэгэхээр Arbitrum дээр хүлээлт нь юу байх хэвээр вэ гэхээр хэдүүлээ Ethereum-ыг өсөх юм бол Arbitrum мэдээж дагаж өснө. За Ethereum-ийн хувьд болохоор за нэг иймэрхүү bullish pattern үүсэж байна гэж ярьжсэн бол нөгөө bullish pattern маань ямар ч байсан дээшээ стэрсэн. За харин энэ дээр BTC хөдөлгөөнийг харах юм бол bullish pattern стрээд нэлээд огцом хөдөлгөөн ороод ирсэн өссөн байдаг. За Ethereum-ийн болохоор бас нэг төдийлөн бас хямдхан буюу Bitcoin-ууд бол хамаагүй хямдхан coin ээж өсөлтийн хувь бол аюу багтаа харагдаад байгаа. За ямар ч байсан Ethereum дээшээ стэрчихсэн. Тэгэхээр ойрын таргет бол 2800 төвшин дээр байх боломжтой. За Ethereum 2800 төвшөнгөө мэдээж даваад гараад ирэх юм бол түрүүний л ярьсан зүйл л дээ. Иймэрхүү channel дээр жоод дижиталч юм бол өсөлтийн хөдөлгөөн нь энэ таазуулж байгаа зэг маань спортлох магадaltaй. Тэгэхээр Ethereum дээр арилжаагүй байгаа хүмүүс байвал одоо ихэд хүлээцсэн байдалтай байх боломжтой гэж байна. Хүлээж агаад дээшээс тэрлээ pullback хөдөлгөөн орж ирэх юм бол pullback хөдөлгөөн дээрээс нь буюу за 2890 гэсэн төвшин дээр support zone байгаа. Энэ дээрээс дээшээ long арилжаа харж болж байна. За биний хувьд эндээс long арилжаа төлөвлөж байгаа. За бусдаар бол ерөнхийдөө бол та бүхэн заавал Ethereum-ыг бол авах бодолтой байгаа бол ажиллах spot-оор бодолтой авалт хийгээд dollar cost average хийж арилжаа гэх юм бол дэжгүй болов гэсэн бодол бол байна да. За бас total 2-ыг л яриа те. Total 2 буюу за нийт Bitcoin-аас бусад coin-уудын нийт volume байгаа даа шүү дээ. За ямар ч байсан daily timer-аар харах юм бол bullish pattern-ээс дээшээс стэрсэн дахиад bullish pattern-аас нь одоо яг дээшээс стрэлтийн хөдөлгөөн буюу дээшээс сэтэрж байна. За 4 цаг дээр харуулах юм бол за ямар ч нэг дээшээс trade энд нэг иймэрхүү bullish pattern дахиж үзээ дээрнээс энэ дээр нэг иймэрхүү pullback маягийн хөдөлгөөн орж ирсэн юм байна. За ямар ч гэсэн эндээс дахиад дээшээгээ хэрэг өсөлтийн хөдөлгөөн орж ирэх юм бол хөдөлгөөний саний ярьсан шиг паттерныхаа эхэлсэн цэг рүү орж ирэх магадaltaй. Тэгэхээр магадгүй энэ хоёрын хооронд өсөлтөн дээр за бусад ерөөд альткойнууд бол бага зэргийн бас өсөлтийн хөдөлгөөн бол орж иж магадгүй гэж таамаглаад байна. За атом дээр бас нэлээд дайггүй спорт зон байсан түүнийг бас нэлээдгүй алдсан гэд наан зан аваарад байгаа. За тэгтээ daily-гээр харах юм бол маш гоё цэвэрхэн bullish pattern хөдөөс үүсэт байгаа. За дээрнээс дайггүй спорт зон дээр одоо ихэд энэ хавцаа ингээд нэг юм range-лээд байгаа гэх юм уу. За үүнээс дээш гарчээ спорт аваад явах юм бол эндээс long арилжаа. За миний төлөв атмыг бол нөгөө спотор хөдөлтөж аваад энэ ийм нэртэй wallet гэдэм да. Kepler гэдэг wallet-ын дотор Atom stake хийсэн маа гэсэн үг. За тэгмүүд Atom stake хийж байгаа хүмүүстээсээ бас тодорхой хэмжээнд Atom нэг 25 6 гэдэг лүү дээ тоо шалгуурна. Тэр хавцаа Atom-ыг stake хийчих юм бол бас Atom дээр гарч байгаа шинэ төслүүдээс airdrop-ыг бас авах боломжтой байдаг. Тэгэхээр бас Atom аваад хэрвээ танд Atom байдаг бол
Kepler гэдэг wallet нээж агаад stake хийх хэрэгтэй атма. За тэгэх юм бол мэдээж урт хугацаанд та stake хийж байгаа бол хадгалах боломжтой үнийн өсөлтийг мэдээж байн хараад олон жилийн дараа ашиг авах юм уу те. Магадгүй бас өсөөд атом ч бас гараад ирэх юм бол нэг 44 орчим доллар руу хамгийн өндөртөө хүрж исэн юм байна. Тэр одоо худалдаж аваад мартах юм бол те магадгүй бас хэдэн жилийн дараа 44 доллар төр байж ах юм билүү. За дээр нь stake хийчих юм бол шинээр гарч ирж байгаа атом дээр одслуудаас бас airdrop авах бүрэн боломжтой байдаг шүү. Тэгэхээр бас зүгээр хөрөнгөө байлгах биш түүнийгээр бас илүү бас дахин нэг хөрөнгө оруулалт хэрэгс болгож ашиглах бүрэн боломжтой байдаг байгаа. За Solana ярьсан. За XRP яа тий. XRP-ийн хувьд бол за мэдээж шүүхийн асуудал нь дууссан. Түүнээс хойш маш өндөр өсөлтийг үзүүлээд дэшээ 3.4 доллар хүрсэн. За одоо ингээ харах юм бол support шал. За энд нэг иймэрхүү triangle маягийн паттерн. Дээрээ таазтай, дахиад таац, дэшээ стэрсэн. Энд нэг pullback маягийн хөрдөө орж ирсэн байдалтай харагдаж байна. За гол асуудал нь юу гэхээр энд нэг иймэрхүү bearish turn маягтай зүйл сэрхэн үүсэж байгаа юм тий. Ингээ харах юм бол дээрээ таац. За магадгүй доошоос тэрх юм бол 2.14 өгсөн дээр гоё pullback хөдөлгөөн байж болж байна. За эсвэл support line татаад доош харах юм бол 1.9 гэсэн төвшин дээр гоё support zone буюу long арилжаанд орох гоё цэгийг бас өгж болохоор харагдаж байна. Тэгэхээр XRP-ийн хувьд хэрвээ энэ төвшин дээр ирэх юм бол эндээс нэг long арилжаа хийж болох юм байна. За магадгүй энэ доошоо нэг steady fake out гэдэг орж ирэх юм бол үндсэн том паттерныхаа таазуулжсэн цэг буюу одоо ингээ харах юм бол эргээд support болох мэт цэг буюу за pullback хөдөлгөөн дээрээс нь long арилжаа буюу за энэ long арилжааг ингээ паттерны гэсэн цэг хүртэл stop loss-а мэдээж 1.9-өөс за 1.9 юм байна дөө. Энээс доошо буюу support zone-оос нь доор stop loss-а тавьж өгөөд дэшээ long арилжаас харуул дэжгүй харагдаж байна. За altcoin season ер нь эхлэхгүй юу гэдэг асуудал айгүйх байгаа. За урдны түүхээ хэдүүлээ ярих юм бол за мэдээж altcoin яаж эхэлдэг гэсэн мэхээр за Bitcoin нь өсөөд хүмүүс Bitcoin дээр ашиг хийсний дараагаар баг буюу altcoin-ууд руу хөрөнгө оруулалт хийж хэрэн өсдөг байсан бол за одоогийн bull market одоогийн altcoin season юу болж байгаа гэхээр за нэг ховсогч гарч ирсэн нь Bitcoin-ийн ETF гэдэг зүйл гарч ирсэн. За түүнтэй холбоотой ерөөдөө бол улс орнууд Bitcoin-ийн нөөцтэй болно. Зөвхөн Bitcoin гэдэг зүйл айгүйх ирчийг авч явж байгаа учраас аль болох хүмүүс Bitcoin авах сонирхол ихтэй байгаад байна. За тиймдээч altcoin-ууд бол төдийлөн сайн өсөлтийг үзүүлж чадахгүй болов уу гэж хараад байна. За Bitcoin dominance-ийн хувьд бол daily timer-аар харуул маш гоё bearish дээр үүсчихсэн байгаа. За ингээ олонч шалгаад явж энэ энэ бол дахиад энд таад орчихсон байна тий. Тэгэхээр Bitcoin dominance энэ bearish дээр одоо таазан дээрээ дахиад ч шалгаад ирж байна тий. Одоо дээр нэг иймэрхүү bearish маягийн паттерн үүсэж байна. Тэгэхээр энэ ингэж хагаад доошо стрэлтийн хөдөлгөөн орж ирэх юм бол за хүмүүс Bitcoin-оос зараа тодорхой хэмжээнд өөр coin худалдаж авах бүрэн боломж гарч иж байгаа учраас эндээс энэ хөдөлгөөн доошо орж ирэх юм бол altcoin буюу за altcoin season гэж хэлэхэд одоо ерөөдөө жоо хэцүү болсон учраас ерөөдөө баг зэргийн altcoin дээр өсөлтийн хөдөлгөөн бол орж иж магадгүй гэж таамаглаж байна. За тийм учраас бас altcoin season эхлэхгүй гэдэгс нэлээдгүй яригтай асуудал болчиход байна. Яг урдны түүх харах юм бол мэдээж Bitcoin all time high хийсний дараагаар altcoin season эхэлдэг. За altcoin season маань өөрөө эхлэхээр амар давуу талтай гэхээр жижигхэн coin-ууд бол маш өндөр өсөлтийг үзүүлдэг. За үүнийгээ дагсан NFT-нүүд бас өсдөг тий. Ерөөдөө market нэлээд bubble маягийн зүйл болоод эхэлдэг. За тиймэрхүү зүйл ажиглагдахгүй гэдэг хэдүүл харахаас өөр сонголт бол байхгүй байна да. За ерөөдөө бас нэг манай шинэ спонсор орж ирсэн гэсэн шүү дээ. EBC Financial Group орж ирсэн. За түүнтэй холбоотоос алт арилжаалдаг хүмүүстээ бас шинжилгээ хийж бодсон. За алтны үед daily time дээр иймэрхүү нэг дэши чиглэлийн сирен дээр маш удаан явж байгаа. За сирен ерөнхийдөө яаж зур харахыг хэдүүл одоо ерөнхийдөө манайхыг тогтмол үздэг хүмүүс л барыг мэддэг болсон байхаа гэж найдаж байна. Ерөнхийдөө хамгийн low цэгийг тодорхойлоод ABC гэсэн энэ 3 цэгийг тодорхойлонгуудаа A, B, C цэгийг тодорхойллоо. B цэгээс дээшээгээ breakout хийгээ гараад ирэх үед нь сирээ бол баталгааждаг. За та бүхэн яг сирээ зур хараслыг
бүр уншиж мэдмээр байх юм бол ном байдаг бол үгүй шааж байгаа. Тэрхмээ трейдерийн e-trader гэдэг бүк байдаг. За тэр номон дээр бол сэрийг хэрхэн зурх тухай бол маш тодорхой бичээд өгчихсөн байгаа гэж болж байна. За сэрийн үед харах юм бол ерөөдөө дээдлийн parallel line дээр юус харьцахгүй байгаа. Да ерөөдөө median line дээр явж байгаад дээшээгээ шинэ all time high гээд дээдлийн median line дээр parallel line дээр бол ирсэн. За ингээд татаад харах юм бол parallel line дээр ирээд одоо эндээс доош уналтын хөдөлгөөн орж ирсэн хэдиж бас нэг иймэрхүү bullish маягийн паттерн үүсээд байгаа. За ерөөдөө алт яагаад иймэрхүү өндөр ханштай байгаа вэ гэхээр за геополитикийн асуудал байгаа. Орос Украины асуудал. За дээр нь сая ихэд Америк Хятад хоёр бас нэг худалдааны дайн гэдэг бас нэг жижигхэн бас үйл ойлголцол маргаан 125% такс макс гэдэг нэлээдгүй дотрын асуудал яригдсан. Түүнтэй холбоотой алтны ханш бол нэлээдгүй байх төр өссөн. За одоо л харьцангуй тайвширч байгаа болов гэж харж байна. За баг цаг дээр харах юм бол нэг гоё зүйл ажиллаж байгаа. За дээрээс ирсэн том bullish pattern-ы тааз ойртож байна. За ингээд ихэд харах юм бол дайггүй спорт аваад дэвшилтүүд орж ирсэн. Дахиад энэ дээр шалгаад буюу за сирений median line дээр шалгаад дэвшилтүүд орж ирсэн. Одоо энд бол маш гоё зэвэрхэн bearish маягийн паттерн үүсэж байгаа. За энэ би bearish-тэй нэг ихэд доошоос төрөх гэсэн таамагтай бол байгаа. За яагаад гэх юм бол ямар ч байсан сая түрүүний ярьжсэн хоёр асуудлын нэгийг шийдэгдэх гэсэн. Тэр нь юу вэ гэхээр Америкт хоёр худалдааны дайны асуудал бол ерөөдөө бол нааштай болчихсон. За дээр нь Трамп Путин хоёр уцаар бас нэлээдгүй урт хугацаанд ярьсан. За тэгэхээр энэ бас геополитик асуудлыг бас нэгтлэлт нь гаргаж магадгүй маа. Тийм учраас дайн зогслоо, худалдааны дайн зогслоо. Тийм учраас юу гэхээр алтын мөнтэй байх шаардлагагүй гэсэн үг. Тэгэхээр алт доошоо унвал мэдээж хүмүүс алтан дээр хангалттай шгээсэн маа учраас гарна. За мэдээж хөрөнгө оруулагчнаар инхийн цагт буюу иймэрхүү дайн тулангүй юу сонирхдаггүй гэхээр илүү хөрвөх чадвартай, илүү өндөр өгөөж өгөх магадaltaй зүйл өдр хөрөнгө оруулалт хийдэг. За тэрний юу гэхээр Nasdaq, S&P 500 за мөн энэ дээр нэг өсөж орж ирсэн крипто орж ирэх боломжтой. Тэгэхээр крипто дээр баг зэргийн өсөлтийн хөдөлгөөн харж байгаа алтан дээр бол уналтын хөдөлгөөнийг бол би харж байгаа гэсэн. Тэгэхээр алтыг хизээ шорт арилжаанд орох бүрэн боломж байна вэ гэхээр за 15 минутын дээр гоё паттерн үүсэж байгаа юм чинь. За энэ хавцаа нэг сэрүүлэг тавьчтэй. За энийг ингээ харах юм бол доошоогоо bearish дээр доошоос төрөх юм бол доошоо шорт арилжаа. Их боломжтой. За энийг бол паттерны дээр тавих арай л их stop loss тавих юм байна да. За ингэж яваад хоёр таргет байж байна те. Доороос өсөж орж ирсэн сирений median line. За scroll энд үргэлж байгаа bullish паттерны шал хүртэл. Тэгэхээр энд нэг иймэрхүү спорт. За таргет тавьж байгаад иймэрхүү байдлаар таргаж байгаа. Миний хувьд ерөөдөө нэг шорт арилжаа хэрвээ гайгүй явчих юм бол арилах swing маягийн арилжаа хийх сонирхолтой учраас төдийлөн бас TP тавихгүй арилжаа гэж явчихдаг учраас арилах нөө break even stop loss буюу stop loss management хийж байгаа арилах нөө багаар доош шахаж агаад stop loss-ороо арилжаас гарах айгуу дуртай байдаг. Тэгээд та бүхнээс өөрийнхөө арилжааны аргаар тааруулаад арилжаа хийж болно. За ихэд бол нэг иймэрхүү байдлаар forex арилжааны шинжилгээ бас багаар хүрэж эхлэе гэж бодож байгаа. За ингээд та бүхэн forex арилжааг сонирхолтой манайх MOFT болон EBC Financial Group-тэй хамтарч ажиллаж байгаа. Тэгээд тус-тусын leverage та бүхэн өөрсдөө сонгох боломжтой. За нэг жишээ нь EBC дээр нэг 500-ийн leverage өгдөг юм билээ. Тэгэхээр та бүхэн бас эрсдлээ сайн тооцоолж байгаа leverage сонгохгүй бол бас хамаагүй дансаа шатах эрсдэлтэй. Тэгэхээр хэдүүл энэ хөрөнгөний зах зээлийн арилжаанд бол арилах нөө эрсдлийг сайн тооцоолоод ашиг руугаа л ирэхэд орох тактиктэй явах хэрэгтэй шүү. За ингээд дараагийн дугаар дээр уулзлаа. Түр баяртай.